Өнгөрсөн хоногудод төвийн нийт нутгаар зүүн зүгийн ихэнх нутгаар говийн хойд хэсгээр бороо их орсон. Ойрын хоногуд усрахыг бороо үргэлжлэх төлөвтэй байгаамаа. Цаашдаа нутгийн зүүагаас баруун багаас төв хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул Орхон аймгийн онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг гэж байна. А 2019 оны одоо 6 сарын байдлаар одоо улс орны хэмжээд одоо цаг агаар нөхцөл байдалтай холбогдуулаад ихэнх хэмжээний хурд хонц орж байгаа. За 2017 оны 19 оны одоо 6 сарын 18-наас 25-ны өдрүүд буюу одоо энэ 7 хоногт цаг агаарын төлөв байдлаар 18, 20, 23, 24, 25-нд одоо хурд хонц орно. За хурд хонц орох үеэр дуу цахилгаантай сархи ширээснэ гэсэн цаг агаарын мэдээлэл байгаа. За мөн улс орны хэмжээнд ч гэсэн одоо улс төрөлд аймагуд ч гэсэн одоо үер усны дуудлага маш их нэмэгдэх болсон. За энэтэй холбогдуулаад одоо хүний амь нас эрсдэх тохиолдлууд одоо хүртэл одоо нэмэгдэж байгаа. Иймд одоо орон нутгийнхаа иргэдэд одоо үер усны аюулаас өртөн зэрэглэх сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Сая өнгөрсөн 2019 оны одоо 6 сарын 16-нд орсон үер усны улмаас одоо өөрийн далан дээгүүр одоо хайлж одоо айлууд руу орсон гэсэн мэдээлэл ирсэн. За энэ тухайн үед нь одоо онцгой үедээ албаа гэсэн шуурхай ажиллаж одоо өөрийн далан зоогшоодыг бүгд өрсний гаргаж одоо усан давтсан ард иргэдийн аюулгүй болгож ажилласан байгаа. Өнгөрсөн амралтын өдөр орсон усрахыг борооны улмаас Төв аймгийн Лум суманд 4 настай хүүхэд Дархан уул аймагт 2 хүүхдийн амь ирсэн тул иргэд та бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. Цаашлаад гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах үерийн далангууд руу хог хаяхгүй байхыг бас анхаарууллаа.